Байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би ойр өөрийгөө хайрлах уу YouTube дээр олигтой юм хийж чадсангүй. Тэгээд жоохон завгүй байлаа. Тэгээд өөртөө учраа олох гэж их хичээлээ сүүлийн үед. За тэгээд өнөөдрийн миний ярих сэдэв юу вэ гэхээр би өөрийгөө олсон нь гэдэг нэгэн одоо өөрийнхөө journey-гийнхаа нэг апдейт болгоод тэ юу болж байгаа талаар өөртөө юу тохиолдож байгаа талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд юуны төрөнд намайг ингээд тэ миний сувгийг үздэг, намайг тоож үздэг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд дандаа яагаад тоож үздэг гэж тэгээд идэв гэхээр яа чим энэ хорвоо дэлхий дээр зөндөө олон YouTube сувг байгаа, зөндөө олон хүмүүс энэ тэнд янз бүрийн юм ярьж байгаа тий. Гэтэ яагаад чим та өнөөдөр миний энэ сувгийг ингээд миний одоо амьдралтай ингээд огтлцоод намайг үзэж байгаа юм байна. Тийм учраас бид нар нэг юм meant to be гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг юм болоод байна. Тэгээд ямар нэгэн байдлаар тэ намайг анх удаа үзэж байгаа хүн байх юм бол тий надтай хамт нэгэн сайхан гэдэг өөрийгөө олоод тэгээд өөрийнхөө амьдралыг илүү аз жаргалтай болгох юм аялалд хамтдаа аялцгаая гэж хэлье. За тэгээд сүүлийн үед надад юу тохиолдоод яагаад байна гэхээр би нэг юм их сайн ойлгосон. Одоо миний амьдралд туулж байгаа энэ зүйлүүдэд тэ нэг зүйлийг би сайн ойлгосон болохоор нэгдүгээрт энэ одоо миний туулж байгаа амьдралын туршлага маань надад зүгээр ирдэг юм байна. Яагаад тэгэхээр би урд нь бас ярьж лээсэн л да. Энэ юу гэхээр нөгөө хүнд бурхан нөгөө нэг даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэж ярьдаг штеп тий. Яг тэрэн шиг энэ нэг зовлон даваад гарсан хүн энэ хорвоо дэлхий дээр илүү том зүйлийг бүтээх юм одоо тийм одоо ертөнцөөс тийм өгөгдөлтэй төрсөн байдгийн болов гэсэн нэг юм надад сүлээд бодогдоод байгаа байхгүй юу. Тэгээд зөндөө олон хүмүүст ингээд янз янзын зовлон ирдгээ. Тэгээд зарим нь тэрийгэ дааж чадахгүй энэ архичин болд юм уу энэ хорвоод ингээд хэцүү явж идэг. Зарим нь болохоор тэр өгсөн зовлон болгоныг ингээд давж гараад тэгээд энэ хорвоо дэлхий дээр ингээд нөгөө өөрийнхөө одоо ирсэн тэ энэ хорвоо дэлхий дээр хүн болж төрсөн өгөгдлөө ойлгочдөг юм болоо гэж би бодсон байхгүй юу. Та энэ хорвоо дээр одоо үн цэнтэй төрсөн гэд би танд яриад байгаа те би энэ өөрийнхөө үн цэнийг олсон гэд тэр хүн болгон үн цэнтэй энэ хорвоо дэлхий дээр тэгэхээр таны үн цэн юу вэ гэдэг те таны үн цэн хэн бэ та яагаад энэ хорвоо дэлхий дээр төрсөн бэ гэдэг энэ учир одоо те энэ одоо өгөгдлөө энэ янз бүрийн зовлон бэрхшээлийг туулсан хүн илүү хурдан ойлгоод тэгээ тэрийг илүү одоо амьдралдаа тэ нөгөө одоо үлдсэн амьдралдаа гэх юм уу да амьдрдсан болов гэж би бодлоо л да. Тэгээд ингээд бодохоор би одоо ингээд энэ хорвоо дэлхий дээр хийсэн үдсэн ингээд энэ өөрийнхөө амьдрал нэг өдий би дөнгөж 30 гараал явж байгаа эмэгтэй байгаа шүү дээ. Өдний хугацаанд ингээд үзээд туулсан энэ амьдралын experience гэх юм уу те энэ юм ингээд бодсон чинь энэ бүхэн надад энэ ерөөсө зүгээр ирээгүй юм байна. Тэгээ энэ эднэрийн ачаар би өнөөдрийн байгаль болоод өнөөдрийн би одоо нэгэн бие хүн болоод тэ төлөвшсөн байна шүү дээ тэ. Хэрвээ тэдгээр зүйл надад тохиолдоогүй байсан бол би өнөөдөр хэн байх вэ? Би ямар одоо тэ юу хийгээд явж явах бол гэд бодохоор ингээд их сонирн байгаа байхгүй юу? Тэгэхээр миний амьдрал тохиолдсон бүх тэ жаргал зовлон гэдэг ингээд надад авчирсан ингээд надтай ингээд ямар нэгэн байдлаар ингээд миний амьдралын замд ингээд огтлолцол болсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ та нарын ачаар би өнөөдрийн байгаль болсон байх шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тэгэд би нөгөө нэг одоо өөрийгөө айгүй их голдог байсан. Тэгээд юм өөртөө ихтгэлгүй болчихсон байсан талаар та хэдэд ярьжсэн шүү дээ. Яагаад тэгсэн талаараа ингээд бодлоо л да. Сүүлийн үед их бодлоо. Тэгсэн чинь ийм л юм шиг надад санагдаад байна. Би багасаа эхлээд ингээд нэг тийм хүмүүст ийм expectation л өгсөн юм шиг байгаа юм. Нөгөө энэ өстой мундаг шүү те. Би ингээд бүр 1-р ангиасаа эхлээл юуныхаа сургуулийнхаа ингээд юу 9 сарын 1-ний нээлтэн дээр ингээд дуулж муулаад бүжиглээл найзтайгаа. Тэгэл ерөнхийлөгчийн урдч бүжиглж дуулж үзчихлээ жоохон бахта. За тэгээд ингээд том болоод
үргэлж би одоо тэ анги хамт олон одоо сургууль юу гэдэг тэ анги байгаа газартаа үргэлж ингээд манлайлагч нь үргэлж одоо урд ингээд явж идэг байжээ. Тэгээд тэрнээс ч болоод тэр юм уу би өөртөө хүртэл тэгээд намайг эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүс ч гэсэндээ нэг юм хүлээлт өгчихсөн. За тэр хүлээлт нь юу гэхээр би айгүй их тийм мундаг хүн болох хэвээр, мундаг байх хэвээр гэдэг юм хүлээлт өгчихсөн юм шиг байгаа. Тэгсэн чинь тийм хүн нь байж чадахгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би юу single mom болчихсон. Тэгээд хүүхдийнхаа памперсын мөнгийг олохын төлөө ингээд юу ч хамаагүй ингээд мэрэгчлэрээ биш ингээд ажил хийгээл яваал. Тэгэл Америкт ирээл миний бодлоор бол би ингээд нэг юм цаг хугацаагаа үрээд waste of time болсон юм шиг ингээл те хийж байгаа ажилтаа өөрөө амар тийм дуртай биш. Тэгээд хамгийн гол нь зүгээр л за би энийг хийж иж би өнөөдрийг одоо те даван туулна шүү. Би энийг хийж иж ингээ шүү гэдэг ийм л одоо нэг юм жижигхэн ингээд өдөртөө юм жижигхэн зорилго тавиал тэгэл тэрэндээ ингээд reach хийгээл ингээл яваад байсан хүн байхгүй. Тэгээд одоо миний ковид болоод тэг яг ингээд хүн гэртээ суугаад яг ингээд нөгөө завгүй ингээд өдөр тутам өөрөөсөө зүгтаад явж исэн энэ амьдрал маань ингээд нэг өдөр ингээд зогсолтонд ороод нэг өдөр л ерөөсөө чи өөртөөгөө танилцах хэрэгтэй болоод нэг өдөр л чи байглаа хин юм бэ чи юу хүсэж байгаа юм бэ гэдэг энэ асуулт надад тулгарсан чинь нөгөөдөг чинь бүр ингээд тэр нөгөө асуултандаа бүдрээд гэх юм уу depression болоод байгаа юм уу юу болоод байгаа ингээд өөрийгөө ойлгохгүй ингээд айгүй удаан явсан юм шиг санагдчихээн л та. Тэгээд намайг тэгэж одоо тэ хурцлж гэх юм эсвэл надаас ингээд ийм хүлээлттэй байдаг тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд надаас нэг юм харсан болоод л тэ надаас нэг юм хүсэж байгаа. Тэ энэ нэг илүү л явах хэрэгтэй доо гэдэгтэй манай аав ээж ч гэдэг юм уу найз нөхөд байдаг юм уу миний багш нар байдаг юм уу надаас ингээд дандаа нэг юм илүү юм хүсээд байдаг. Гэтэл би тэрэнд нь хүрч чадахгүй байгаа юм шиг санагдаад ингээд өөрийгөө ингээд бүр ингээд дарцсан юм пресслцсан байсан байна л та. Гэдгээ нь би одоо ойлголоо. За тэгээд дараачийн одоо өөрийгөө олсон гэдэг дээр миний тэ мэдсэн зүйл юу вэ гэхээр чи энэ хорвоо дээр ингээд өдөр болгонтэй нэг хин нэгэн хүний мөрөөдлийг биелүүлэх гэж амьдрдаггүй юм байна. Хин нэгэн хүний тэр нөгөө хүлээцтэй тэр энэ хүн байгаль гэдэг хүн ингэж л амьдрах хэрэгтэй гэдэг тэр нэг хин нэгэн хүний одоо мөрөөдөл хүсэл гэдэг юм уу те тэрэнд ингэж тааруулж амьдрах одоо би юуг юм байна. Амьдрах шаардлага байхгүй юм байна гэдгийг ингээд ойлголоо л доо. Тэгээд одоо тэр юу гэсэн үг вэ гэхээр I'm okay. Би ер нь одоо тэг ингээд байж байгаа байдал минь тэг би ийм л хүн байсан байна. Тэг ийм л хүн байна. Би одоо өөрөөсөө ингээд ичих шаардлага байхгүй. Би ингэж л амьдраад би одоо төдийгээс өдөө хүртэл ингэж авахтаа би ингээл энэ хүртэл хүрсэн байна гэдэг it's okay тий. Тэгээ дахиад надад ингээд амьдралд зам мөр байна. Тэгээд магадгүй таны хүсэн хүлээж исэн байгаль байж чадаагүй тий. Би хин нэгэн хүний хүсэн хүлээгээд хэвээ ингээл алаал өгөөл те хэвээ мундаг жүжигчин болоо те хэвээ улсын драмын эрдмийн театрт ажиллаа л гэдэг юм. Эсвэл бол одоо юу гэдэг те нэг хүмүүсийн тэр нэг хүлээлтэнд хүрч чадаагүй тэр мэдрэмж те өөрийгөө нэг тийм лузер болж байгаа юм шиг тэр мэдрэмжээ би хайсан. Тэгээд би өөртөө it's okay. Миний байгаа л энэ шүү дээ. Би чадхаараа л хичээж гин те чадхаараа би одоо ажиллаж амьдэрсэн, чадхаараа би гүрээсэн. Тэгээд ер нь заавал тийм юмд хүрэх албатай юм уу гэдэг нэг юм бодол төрсөн байхгүй юу. Тэгээд билээдсэн шнэ урд нь ингээд айгуу тийм ичдэг байсан. Тэгээ найзууд маань ингээд мундаг аваад байдаг те. Эргэн тойрны хүмүүс маань их ийм байхад би ингээд би тийм байж чадахгүй дээ ингээд ичиж санаа зовдөг байсан болохоор ингээд айгуу удаан өөрийгөө ингээд хаасан юм байна те. Айгуу удаан өөрийгөө тэр найзуудтайгаа ингэж холбоотой байхгүй. Тэгээд айгуу удаан ингээд өөрийгөө ингээд дарж ингэж прессэлж байсан байна л да. Тэгээд одоо нөгөө байгалийн хуулиараач гэдэг шиг ингээд хитрхийх ингээд дарж пресслээд ахаар нэг л өдөр ингээд нөгөө бууддаг шүү дээ. Ингээд jump болох юм болоод тах шиг байна надаас. Тэгээд өөрийнхөө байгальтаа тий ингээд би одоо хэдэн килограммын жинтэй байдгийн одоо би өөрийнхөө байгальтаа ингээд
хангалттай. Тэгээ би ингээд юм үзэсгэлэнтэй санагдаад байгаа байхгүй юу? Би ингээд одоо миний байгаа л би хөөхөн биш үү? Би яагаад дандаа өөрийгөө ингээд тунхаа болохоор л гоё болно. Тунхаа болохоор л одоо яадгийн тийм гуайлаг болохоор тийм гоё арьстай болохоор тэгэхээр л би ингээд бус одоо тийм ингээд гарна. Нэг л өдөр тэгнэ. Цаг нь болохоор гэдэг юм болоод исэн юм бол гэж бодоод тахгүй юу? Тэгээд цаг нь болохоор гэдэг үгэнд би айгүй хитэгдэг байсан байхгүй ингээд цаг нь миний цаг болохоор би ингээд нэг л өдөр тийм тесрэг дэлбэрэл гоё болоалтай эсвэл ингээд гарч ирнэ гэдэг юм байгаад байсан байхгүй юу. Тэгээд одоо болохоор ерөөсөө тийм цаг нь болохоор ч юм уу эсвэл ерөөсөө нэг тийм бодохгүй байна. Би яг одоо би миний бодогдож байгаа зүйл гэвэл би яг одоо энэ моменттой яг энэ цаг мөчтөө би аз жаргалтай байж чадж гинөө. Би энэ цаг мөч яг одооний энэ секунд дойл хизээч надад буцаж ирэхгүй. Хэний ч амьдралд энэ цаг хугацаа буцаж ирэхгүй. Тэгэхээр би энэ хугацаагаа аз жаргалтай өнгөрөөх үү эсвэл бол нэг ирээдүйд санаа зовж эсвэл хуучиндаа ингэж хорогдож өнгөрөөх үү гэдэг чинь л одоо миний сонголт юм байна штэ. Би яг одоо энэ байгаа байдалтаа өөрийнхөө биеиндээ ингээд энийг юу хийх хэрэгтэй юм байна. Одоо энийг л accept хийж тэгээд яг энэ байгаа би яг энэ байгаа байгаль яг одоогийн байгаа хүндээ би ингээд enjoy хийж амьдрах хэрэгтэй байна гэдэг нэг юм сүлийн надад бодогдоод байна л да. Тэгээд тэгэнгүүт ингээд I'm okay. Би ер нь хинч байсан гэсэн, юу ч хийж исэн гэсэн I'm okay гэдэг юм бодогдоод их сайхан мэдрэмж одоо сэтгэл минь ингээд дүүрэн болоод байна. Хэм нэг mindful амьдрна гэдэг байдаг шүү дээ. Нэг юм одоо аз жаргалтай дүүрэн амьдралыг л би хэлээд байна гэж бодоод байгаа хгүй. Сэтгэлээрээ дүүрэн, сэтгэлээрээ тайван амгалан, сэтгэлээрээ зовлон байхгүй тийм ингээд нэг юм гунж гутарсан юм байхгүй амьдрахыг л би энэ mindful амьдрал гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр эндээ ингээ хүрч байгаа юм байна. За тэгээд мэдээч хэрэг хүн л болсон хойно ирээдүйдээ те би одоо яах ёстой юм бол цаашид яах юм бол гэдэг ийм юмнууд ингээл гарч ирж л таараа. Гэхдээ яг энэ моменттой те яг энэ акшндаа чи ингээд аз жаргалтай байхын тулд юу хийх ёстой? Одоо хийж байгаа зүйлийгээ чи зөв замаараа явж байгаа гэж бодож хийн штэ. Тэгхгүйгээр ингээд би яагаад байгаа мэддэхгүй байна да гэдэг ингээд юм confused байгаад тах юм бол чи яг одоо энэ нөгөө байгаа энэ цаг мөчтөө ингээд талархаж баярлаа шүү дээ. Эндээ сайхан амьдарч чадахгүй нөгөө цаашдынхаа дараа дахиад юу болчих бол би энэ буруу юм хийгээд байгаа юм шүү гэдэг юм ийм айдсаар дүүрэн байх юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд анх энэ YouTube-ыг нээгээд ч гэсэндээ би бодож исэн байхгүй. Би эхлээд ингээд хүмүүст ярих нь зөв гэдэг юм байсан ч гэсэндээ би ингээд өөрийнхөө бүх амьдралыг ер нь хүнд ингээд те нийтэд бүгдэнд нь ил болгоод ярих нь зөв үү буруу юу гэдэг дээр те тэр тусмаа өөрийнхөө хамгийн ингээд санаа зовж те ичиж ингэж явдаг юмаа ингээд ярих нь зөв үү буруу юу те гэдэг дээр эргэлзэжсэн л да. Гэхдээ би айгүй удаа ингээд нөгөө нэг өөрийнхөө privacy-г те ингээд им одоо юу гэж одоо нууж ингэж те ингээд бүх юм ингээ хааж амьдэрсэн байхгүй. Нөгөө нэг өөрийнхөө жаргасан ч байсан, зовсон ч байсан бүх юмаа ингээд нууцаалга, бусдад битээ дийлэг гэл нэг юм байдаг шүү дээ. Тэр одоо би зөв гэж хэлэхгүй, буруу гэж хэлэхгүй. Зүгээр миний хувьд бол би ингээд нийтэд ил гарах ёстой юм байна. Энэ л одоо миний хувь тавилан юм байна гэж ойлгоод даалаа яриад эхэлсэн. Тэгээд өөрийнхөө хүн болохын бас зорилгыг ч гэсэндээ ингээд би олоод байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд би бол энэ хорвоо дэлхий дээр их л том зүйлийг хийх гэж ирсэн. Тэгээд I can make difference гэдэг нэг л үг миний одоо толгойд байнга бодогдож байгаа. Тэгээд I don't know how I'm gonna make a difference, but so far I'm enjoying my life so much and living in the moment. And of course there уучлаарай би ингээд заримдаа толгойд нөө бодож байгаа юугаар ингээд англиар нэг үсэж англиар ирсэн явчих штэ. Мэдээч хэрэг ингээд нөгөө амьдралд өдөр болгон ингээд аз жаргалтай сайхан болоод байх юм байхгүй үргэлж асуудал гарна. Асуудалгүй амьдрал гэж байхгүй шүү. Би өнөөдөр ингээд бүгдөө гоё ингээд эрэг сайхан юм дээр юу төвлөрж яриа гэл ингээд амар юм яриад байгаа. Гэхдээ тэгж л амьдрах гэж хичээж байгаа болохоос ш миний амьдрал одоо 100% сайхан болчиход байгаа юм байхгүй шүү дээ. Өдөр болгон надад асуудал гардаг. Өдөр болгон би яах вэ гэдэг юм дээрээ тулгардаг. Өдөр болгон
би өдөр болгон өөрийнхөө биендээ тэг өөртөө ингээд хайртай байх гэж хичээж байгаа. Энэ бол ерөөсөн насан туршдаа л бид нар хийх ёстой юм шиг байна. Одоо 100% өөртөө ингээд тэг чи одоо хайртай одоо яа гэдэг тийм болох юм бол бас тэр нь их зөв биш юм шиг. Яагаад гэвэл чи нөгөө өөрөө ингэж төвлөрөхөө байгаад би бол окей байгаа. Тэгэхээр бусад руу ингээд төвлөрөх гэдэг бусад хүмүүсийг ингээд шүмжлэх гэдэж бол шүмжилдэг болох гэж магадгүй. Яг одоо л би өөртөө төвлөрөөд өөрийнхөө алдаа нь юу байна, амжилт нь юу байна, цааш яах юм. Ер нь бол хүн насан туршдаа ингэж өөр дээрээ л төвлөрж явах хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа хгүй. Бусд дээр биш те. Бусдыг ингээд шүүмжил тэгж амьдрах нь зөв, ингэж явах нь зөв ч гэдэг юм уу те. Зөв буруу гэдэг юм дээр ингэж төвлөрөхгүйгээр яа тэгэхээр буруу юмч нөгөө талдаа зөв харагдаж магадгүй. Ер нь чиний хувьд одоо чи буруу гэж бодож байгаа юм ч гэсэндээ өөр нэг хүнд эсвэл өөр нэг газар тэр нь зөв байх. Тэгэхээр аливаа зүйл үргэлж хоёр талтай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр миний ярьж байгаа зарим хүнд их буруу байж магадгүй тий чи юу яриад байна гэд тухайн хүний тэр өдрийн эсвэл тэр амьдралын тохиолдож байгаа юмараа энэ хүүхэн ч одоо юу яриад байна гэж бодож магадгүй. Энэ тэр хүний бодол ахгүй юу? Та юу гэж бодно таны зөв. Би ч бас ялгаагүй би юу гэж бодно миний зөв. Тэ би өөрөө энэ амьдралыг юу гэж хармаар байна? Энэ амьдралтаа би яаж амьдрах байна? Амьдрсан шиг амьдрмаар байна шүү дээ. Амьдрахтаа ингээд харамслаар дүүрэн гунж гутарсан тэгэхэд л би алдсан. Тэгэхэд л тэхгүй байх байсан ч гэдэг юм уу те. Тэгэж амьдрмааргүй байна. Гэсэн л би өөртөө юм шийдвэр гаргачлаа. Тэгээд энэ бол миний хувьд одоо өөрийгөө олсон зүйл юм болов уу гэж би хараад байна. Тэгээд өөрийгөө олно гэхээр өөртөө төвлөрдөг юм байна. Өөрийгөө юунд дуртайг мэдээд, юунд дургүйг мэдээд одоо ямар хоол идэхээрээ миний ходоод ингээд юу хагаад өвдөх гээд байдгийн. Ямар хоол идэхээрээ миний би баярлдгийн. Тэ би юу хийхээр ингээд амар аз жаргалтай байгаад юу хийхээр би ингээд цаанаасаа нэг дургүй байгаад идэв гэх мэтлээ ингээд өөрийгөө л олоод өөрийнхөө энэ мэдрэмж филингээ ингээд сонсоод ингээд байглаа ингээд сүүлийн үед бол явж гинэ. За тэгээд бас нэг зүйл нь юу гэсэн чинь одоо би сүүлийн үед хүн нэг сайхан юм бодоол сайн зүйлийг хараад ахаар тэр гэдэг юм уу арьсан ч сайхан болоод байгаа юм шиг цаанаасаа гэрэлтээд байгаа юм шиг та миний ингээд хамгийн анхны видеог үзээрэй. Тэгээд одооний видеог үзээрэй. Миний жин бол тийж амар хасагдаагүй. Үнэнгээ хэлье. Гэтэл би ингээд цаанаасаа л нэг өөрийгөө ингээд харахад би нэг өөртөө ингээд дурлаад байхгүй. Өөртөө ингээд хайр хүрээд ингээд хувц өмсгөд хүртэл урд нь ингээд дэлгүүр ороод хувц өмсөн чинь ингээд захгүй байгаа юм шиг санагдаал, бүдүүн санагдаал, энэ нь ч муха, тэр нь ч муха гэж санагдчихсан бол одоо ингээд хоёр хөхгүй болсон мөртлөө тэг ингээд яг ч юм ингээд дэлгүүрт ороод хувц өмсөн чинь надад зохиод байгаа юм шиг. Зүгээр миний харах өнцөг өөрчлөгдсөн үү, эсвэл миний хоёр нүд өөрчлөгдсөн үү, эсвэл үнэхээр би биеэрээ ингээд цөөн болоод байна мэдгүй. Тийм юм болоод байгаа байхгүй. Тэгээд би урд нь ер нь бол намайг одоо сайн таньдаг мэддэг хүмүүс хэлхэл ах би ер нь бол их тийм гэрэл цацруулж амьдардаг хүн байсан. Гэрэл цацруулна гэдэг нь үргэлж альва зүйлийг сайнаар харах гэж хичээдэг. Тэгээд ийм эерэг энерги ингэж одоо тийм ингээд бусад хүмүүс түгээх гэж хичээдэг. Аль болох хүнийг шүүмжилж муулахгүй байхыг хичээдэг. Ийм эмхтэй байсан. За тэгээд одоо амьдралын янз янзын юм тулаад одоо ямар хүн болсныг мэдгүй. Гэхдээ би өөрийнхөө тэр тийм эмэгтэй байхдаа л би дуртай юм лээ. Тийм эмэгтэй л би өөрийгөө тийм эмэгтэй гэж бодож байгаа хгүй. Ингээд бусдад сайн сайхныг одоо тэ хайрыг түгээдэг. Ингээд юу яадаг. Гэрэл түгээдэг гэх юм уу? Тийм очисон газраа ингээд хүмүүст инээд бэлгэлж яадаг тий. Тэгээд байгаа газрын хүмүүс маань бүгд нэг сайхан тайван амгалан ингээд гэгээлэг тийм ийм positive vibe energy-гийн түгээдэг юм эмхтэл юм байна гэдэг би одоо сүлээд өөртөө өөрийгөө олсон одоо энэ туршлаган дээрээ би бол тэгж бодоод байгаа. Тэгээд тийм эмхтэйгээрээ баймаар байна. Тэгээд за сүүлийн үед бол надад өөр тохиолдсон тийм нэг өөрийгөө олсон нь гэдэг би яагаад өөрийгөө олсон нь гэж нэрлээд байгаа гэхээр
нөгөө өөр дээрээ ингээд төвлөрөөд би ер нь өөрийгөө олоод байгаа юм шүү гэдэг юм болоод байгаа хгүй. Тэгээ миний прогресс гэх юм уу энэ үйл явцтай энэ өөрийгөө олж байгаач тэр одоо амьдралаа ингээд өөрчлөх шийдвэрч тэр ингээд зөндөө олон юмнууд маш хурдцтай явагдаж байгаа. Бусад хүмүүсийг бодвол тэгээд энэ хурдцтай явагдаж байгаа нь юутай холбоотой вэ гэж би бодож байгаа, хувьдаа бодож байгаа вэ гэхээр нөгөө миний амьдрал тохиолдсон ивентүүд байна. Одоо жишээ нь би үнэхээр дотроо нөгөө би хүчгүй яана гэдэг энэ айдас одоо тийм ингээд өөрийнхөө биеэр туулаад үзсэн учраас магадгүй бусад хүмүүсийг бодвол илүү хурдан ингээд нөгөө open minded байгаад хүмүүсийн одоо тэр нөгөө коучүүдийн ингээд багш нарынхаа ингээд хүмүүс тэг надад сайн санаж байгаа хүмүүсийн ингээд зөвлөгөөг би айгүй хурдан аваад би энэ дээр алдаад байгаа юм. Окей, бид үл ингэж тэгчээ гэдэг ингээд их хурдан хөдлөөд энэ үйл явц маань хурдцтай байгаа юм болов уу гэж би бол хараад байгаа. Тэгээд энэ ч гэсэндээ бас мент би гэж бодож гин. Тэгээд энэ хорвоо дэлхий дээр төгс хүчтэй одоо бурхан тийм юм байдаг бол даглаа одоо чи зам дээрээ одоо зөв зам дээрээ гарцсан шүү. За одоос та урагшлаад лах хэрэгтэй гэсэн ийм юм надад бодогдоод байгаа. Тэгээд өмнөх амьдралд нөгөө харах үнцэг маань өөр байсан учраас айгүй их боксд байсан. Тэгээд зөндөө олон найз нөхдөсөө ингээд холтчихсон. Одоо нөгөө өөрийн л нэг энэ бодлоос л болж байгаа зүйлтэй. Тэгэхээр би одоо утгагүй Монгол явах гэж байгаа. Тэгээ Монгол яваад өөрийнхөө бүх найз нөхөд одоо тэгээ намайг таньж мэддэг ингээ хүмүүстэйгээ уулзаж тэгээ ингээд тэдэнтэйгээ уучлалт гуйх хэрэгтэй бол уучлалт гуйж тэгээд эргээд нэг хуучин байглаа чинь ингээд ирсэн шүү. Тэгээ хуучин ямар хүн байсан тэр нь ингээд буцаад би өөрийгөө олоод ингээд буцаад тэр нөгөө нэг бусдад сайн сайхныг позитив энергийг түгээдэг эмэгтэй болчихсон гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд за миний хувьд бол өөрийгөө олсон одоо түүх маань одоо апдейт маань ийм байна. Тэгээд struggle бол зөндөө их байгаа. Зөндөө олон struggle байгаа. Амьдралд чаленжууд байгаа, сонголтууд байгаа. Айгүй хэцүү нь ингээд баян ингээд юмн дээр ингээд сонголт хийх ингээд тэ шийдвэр гаргах юм. Ер нь том болно, adult болно гэдэг чинь яас хэцүү юм бэ тэ. Дандаа ингээд нэг сонголт хийх хэрэгтэй болоо. Дандаа ингээд нэг юмд надад тэр айгүй төвхтэй санагддаг. Би ер нь айгүй indecisive хүн юм шиг байлээ. Тэгээд тэр сонголтууд дээр ингээд надад ингээд зөвлөж байгаа найз нөхөд тэ ингээд ягаад ч юм чи ингээд сайн сайхан бодохоор чамайг хүрээлж байгаа хүмүүстэй ч гэсэн дандаа нэг сайн хүмүүстэй сайхан хүмүүс байх юм. Тэгээд бас магадгүй чи тэр хүмүүсийг бас тийм байхад нь чи тусалж иж магадгүй те. Би магадгүй надтай ингээд ойрхон байгаа учраас надтай ингээд найзалж байгаа учраас тэр хүмүүс бас тийм байж ч магадгүй юм те. Тэгэхээр аливаа зүйл юм нөө хоёр талтай те ингээд нэг тал руугаа ингээд туйлширсан юм байхгүй. Үргэлж хоёр талтай үргэлж юм байна те. Харилцсан нөгөө нэг одоо нэгэндээ өгөө аваатай гэдэг шиг юм байдаг бах гэж би бодож байна. За тэгээд тайттэйгээ ойр дуулзаагүй ингээд уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд яг одоо би нөгөө орой хоолой хийх гэж байгаа байхгүй юу? Уг нь бол тэгээ орой хоолой хийх гээд гурлаа зурж тавьчаад маха гисгэнгээ ингээд тайттэйгээ нэг бушуухан ярьчаа. Би ерөөсөө ойрд ярьж чадсангүй гэдэг юм батагдаад тэгээд бас нөгөө тайттэйгээ хүндлээд бас дасгал насгал хийгээд ингээд гадаа амьсгаадад явж байхдаа аль болох ярихгүй гэчээгээд ингээд байгаад байсан хгүй юу. Би нөгөө гадаа дасгал хийж байхдаа алхаад явж байхдаа ингээд тайттай ярьчих айгу амархан нөгөө хуцаа ингээд барьж байгаа л ярьчин те. Тэгсэн чи яг ингээд суугаад ярих болохоор ингээд надад нэг цаг нь олдохгүй байхгүй. Тэгээд нэг юм байлаа. Тэгээд ямар ч гэсэн тайттэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд тайдын зүгээс хийх зүйл юу вэ гэхээр надад ингээд комент үлдээгээрээ өөрийн сэтгэл миний ингээд энэ амьдрал тохиолж байгаа journey-тэй болж байгаа зүйл бол энэ байна. Та нарын хувьд юу болж байна? Надтай ингээд үлдээвэл би үнэхээр их баярлна. Би угаасаа анхнаасаа энэ YouTube-ийг хийхдээ нэгхэн хүнд ч гэсэндээ тусалчих юмсан. Тэгээ нэгхэн хүн ч гэсэндээ миний энэ journey-г олгоод миний энэ зовлон чи юу ч юм биш үү? Энэ хүүхнийг хардаа зөндөө янз янзын музей явж байгаа юм биш үү? Гэдэг нэг ийм юм төрөөсэй гэж бодож би энийг хийгээд байгаа. За тэгээд одоо сүүлийн үед миний энэ толгой бол одоо сайн сайхан дээр төвлөрөхөөс гадна одоо шаал өөр нөгөө нэг бокс энэ хүлээс нь аваа хайцсан чинь бодод сэтгэх нь хүртэл өөрчлөгдсөн.
яасан гэсэн чинь би урд нь энэ нэг дижитал юуны маркетинг, тэгээд энэ сошиал медиа, энэ бизнес маркетингийн бизнес менежментийн хичээллийг ингээ аваад би нөгөө анх одоо өвтгөөсөө өмнө нөгөө Nature's Aesthetics гэдэг юм юутай байсан. Facial studioтэй байсан. Тэгээд тэрийг ингээд үргэлжлүүлж хийгээд та зээл аваад бүр том спа болгоод ингээд хийн гэсэн бодолтой анх эхэлчихсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо миний бодол юу гэж өөрчлөгдсөн бэ гэсэн чи хөөе чи амар хэдэн 100 мянган доллараар нь үр зээл тавиад тим юм хийж яах гэдэг юм бэ? Тэр чи яг ингээд хүнд юм тустай юм уу? За яг хуу physically ингээ хүнийг feel good болгоод явж байгаа ч гэсэндээ тэр long term да яг ямар тустай юм бэ те. Тэгээд чиний бие чинь дийлэх юм уу гэдэг юм ингээд бодож байгаа хгүй. Тэг яалчгүй миний бие бол дийлэхгүй байгаа хгүй. Би одоо ингээд сайхан ажилдаа буцаад орсон ингээд physically ингээд ажиллаад гараа хөдөлгөөд ингээд ажиллаад эхэлсэн чинь ингээд хоёрхан клиент над дээр ирээд ингээд нэг өдөрт үйлчлүүлэхэд би ингээд ядарч өгөх гээд байгаа хгүй. Тэр хоёр клиентыг хийчээ гэртээ ирээд бүр маш их ядарснаа ингээд мэдрээд тэгэхээр л би ингээд толгоогоо ажиллуулж амьдрах хэрэгтэй хүн байна. Тэгээ ингээд би арай өөр юмд meant to be байж магадгүй юм байна гэдэг юм сүүлийн надад бодогдоод тэгээд одоо энэ сургалтыг маань бас сургалтаа ингээд бусдад түгээсэн чинь бүр ингээд багш маань хөөе affiliate гэрээ хийгэнгүүт би энэ affiliate-ээр ажиллаж болох юм шүү дээ. Окей. Тэгвэл би ингээд бас мөнгө олж болох юм байна. Тэгээд хүнд бол мөнгө олох тийм хэрэгцээ бол мөнгөгүй амьдрал гэж байхгүй. Мөнгөгүйгээр аз жаргалтай байна гэж худлаа ярихгүй. Тэгэхээр хүнд бол ямар ч хүнд гэртээ сууж байгаа ээжүүдэд ч байсан мөнгө олох хэрэгцээ байдаг юм байна. Мөнгө олж чи өөрөө мөнгө олж иж бас тэр нөгөө дагалдаад нөгөө чиний нөгөө өөртөө итгэж гэдэг юм эсвэл өөрөө өөртөө ингээд нэг юм reward гэдэг юм уу нэг тийм юм болдгийм билээ. Тэгээд тэр нь надад болсон. Тэгээд би одоо сүүлийн үед миний нөгөө mindset өөрчлөгдөд би одоо илүү толгоогоо ажилуулж би мөнгөтэй болох юм байна. Илүү энэ толгой бас учиртай толгой шүү. Энэ одоо юу бэ шүү гэдэг юм бодогдоод байгаа хгүй. Ухаантай амьдрч болох юм бол те би ухаантай байх юм бол чиний хүсэж байгаа энэ passion чи юу байна? Тэ хүсэл чи юу байна? Чи бусдад ээжүүдэд бусад хүмүүст ингээд өөрсгөө зовоохыг хүсэхгүй байна шүү дээ. Тийм учраас би энэ юуг YouTube-ыг хийж эхэлсэн. Тэгэхээр би бас бусад хүмүүс ч гэсэндээ түүлийн зааж өгөх юм байна. Тэ ийм түүлээр тэ ийм мэдлэгтэй болоод ингээ ашиглаад ийм болоорой гэдэг ямыг зааж өгөх юм байна. Тэрнээс чи хин нэгэн хүнд donate хийгээд мөнгө өгөөд тэ өнөөдөр 100 мянган төгрөг өгөөд $100 өгөөд тэр хүний амьдрал өөрчлөгдөхгүй. Харин чи тэр хүнд яаж энэ $100 олж болох вэ гэдгийг заагаад өгөх юм бол тэр хүн одоо илүү амьдралын дээшлэн гэдэгт би бол итгэдэг. Тэгж ч бас охиндоо ингээд сургадаг. Тэгээд одоо чинь найздаа хуулуулахын оронд найздаа тэр бодлогыг яаж бодохын заагаад өгчих гэж би охиндоо сургадаг байхгүй юу. Тэгэхээр яг л өөрөө бас тэгж амьдрээ гэж бодсон. Тэгээд сүүлийн үед бол миний одоо mindset одоо юмыг бодох, альваг бодох үзэгдэл маань ингээд маш их өөрчлөгдөж байна. Би урд нь болоо энэ амьдрал чинь бараг зовлонгийн далаа юм шүү. Тэ энэ хайр гэж байдгүй юм шүү. Энэ чинь хайр гэдэг чинь зүгээр нэг юм feeling байгаад тэр нь ингээд нэг хэсэг хугацааны дараа ингээд дуустдаг юм шүү гэх мэтлээ ингээд би бүр амар болон тийм негатив бодолтой болцсон байсан. Найз гэж юу н байдгүй юм шүү. Тэ нэгэндээ ингээд юутай л байх хэвээр одоо ашигтай байж иж тэр хүмүүс найз болдго юм шүү те. Нэгэнднийх нь ашиг нь дуусаад чи хинч биш болоод ирэнгүүт ингээд чиний найзууд чинь байхгүй болчдөг юм шүү гэсэн ингээд зөндөө олон негатив бодол надад байдаг байсан. Тимч бодлороо нөгөө бодол маань ингээд намайг drive хийгээд би яг тэр бодлороо ингээд өөрийгөө хумжижсэн байхгүй. Тэгээ тэр бодлоо ингээд өөрчлөөд ингэнгүүт ингээд миний сэтгэн бодох маань ч хүртэл ингээд өөрчлөгдөд байгаа юм шиг ийм narrow ийм жижигхэн юмар ингээд ийм жижигхэн нүхээр ингээд хардаг байсан бол одоо би ингээд бүтэн том цэлийгээд ингээд хардаг болсон юм шиг ийм л надад мэдрэмж төрөөд байна. Тэгээд би энийг бол өөрийгөө олж байгаа юм болов. Тийм ч учраас би ингээд өөрийгөө олсон гэдэг юм өнөөдрийн одоо тэ өнөөдрийн дугаарыг ингэж хий гэж бодлоо. Тэгээд
сая хэлсэнчлэн хэрвээ тэ өнөөдрийн подкаст ер нь л миний YouTube бол подкаст юм байна. Ингээ суугаад ярьдаг юм байна. Ирээдүйд одоо мундаг хүмүүстэй би илүү гоё ярьдаг болно гэж бодож байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан би өөрийгөө бүтээгээд хий, өөрийгөө ингээд нэг төвшөнд аваач чадахыг. Тэгээд дараагаар нь би дахиад энэ намайг энд хүрэхэд ийм хүмүүс ингээд тусалсан шүү. За энэ хүнтэй хоёлаа ингээ яриа гэдэг юм болоод ер нь л бол миний энэ YouTube сувг маань подкаст болгож хувирах юм байна гэж би харж байгаа. Тэгээд таалагдсан бол please like дараарай. Тэгээд таалагдсан бол найзуудтай түгээгээрээ тэгээд найз руугаа private-аар явуулсан ч болж гин. Өөрийнхөө social media дээр тэ энийг би өнөөдөр сонслоо гэдэг ингээд share хийж өгвөл үнэхээр их баярлна. Тэгээд ямар ч байсан гэсэн намайг өнөөдөр сонссон. Тэгээд өнөөдөр өөрийнхөө ингээд энэ цаг мөчид тэ өөрийнхөө энэ үнэт цагаа намайг сонсоход зориулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд утгагүй би Монголд очиод ингээд Монголд ер нь ямар байна гэдэг талаар влог маягаар тэ ингээд юм хий гэж бодож байгаа. Тэгээд юу болох нь вэ? Ямар ч гэсэн эх орондоо очино. Эх орныхоо тэр нөгөө агаарыг үнэртэн гэхээр надад үнэхээр сайхан санагдаж байгаа. Нөгөө буян тухай дээр буугаал ингээд нэг гоё нэг үнэр байдаг шүү дээ. Монголын үнэртэй салхи гэж байдаг да. Тэрийг л маш их өгүүлж байгаа. Тэгээд ээж аав, илгэн садан, найз нөхдөд маш их санаж гин. Тэгээд тэд нэртэйгээ уулзна гэж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд дараагийн дугаараар Монголд уулзъя. Тэгээд та Монголд удаан очиж амжаагүй хүмүүс ах юм бол миний дугаараас харах нь байна. За тэгээд өшөө Монголд очиод юу хийвэл гоё вэ гэдгийг та хэд маань хэрэг одоо Монголоос ч юм уу та холбогдож үзэж байгаа бол надаа зөвлөгөө өгөөрэй. За юу хийвэл, юуг experience хийвэл надад гоё вэ гэдэг би одоохондоо сайн I have no idea байгаа. За тэгээ өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.